За юу яцхан Dream PST та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За тэгээ энэ удаагийн хичээлээр та бүхэнд хэрхэн шидэт таг нь хийх талаар хичээл хүргэж байна. За тэгээ шинэ жилийн баярын мэнд та бүхэндээ хүргэе. За тэгээ эхэлцгээе. За энэ өдөр бидэнд модель маань хэрэгтэй. За тэгээ мөн арын фон. За тэгээ та бүхэнд мөн адил энэ мөн маскыг нь бэлдэж өгсөн байгаа. За тэгээд энэ өдөрөнд маска хэлж хуулж аваад энэ дээрээ даруулжаад за edit copy. За модель дээр авчиж хагаад edit paste. За ингээд за одоо энэ цэнхэр channels гэсэн хэсэг байгаа. За тэгээ энэ layer чи хажууд байгаа. За тэгээд нэг хуулаад за тэгээ энийг mask гэж нэрлэнэ. За тэгээ mask гэж нэрсэгээ дараа энийг control I гэж дараад эсрэг өнгөөр нь болгоно. За тэгэнгუутаа энэ доор барилах layer-ийн хэсгээ устгаад за тэгээ энэ dot-ийн mask асаачна. За ингэхээр зөвхөн mask дээр таарж одоо тэр хэсгүүд нь ингээ итгэж байгаа харж байгаа. За тэгэнгუут одоо энэ control-о дарж агаад mouse нэгээ дарна. За ингэхээр зөвхөн энэ хэсэг нь итгэжнэ. За тэгээ control C. За V. За энэ dot-ийн background-о шууд устгана. За тэгээд энийг төрдөө хачна. За ингээ боллоо. За одоо тус нь одоо салгах хэрэгтэй. Тийм учраас бидэнд энэ дээр барилах хэсэг нь хэрэгтэй. За тэгээд их би энэ control C, control V гэж хуулна. За тэгээд тусд нь ажижаад за энийг устгаад за одоо энийг за B за тэгээд дахиад болоод control C V за нэг бусан бүгдийн шууд явъя. Аашлаа. Layer тааруулаад V control C V за тэгээд дахиад layer тааруулж агаад control C V layer тааруулаад control C V. За одоо энийг зүгээр шууд устгachна. За энийг хөл 1 за энийг мэдээ толгой. За энэ чих. За энэ хөл 2. За энийг жоохон дээрэнд байлжээ. За одоо эвлүүлэх хэрэгтэй. За энэ apt select гэдгийг тааруулж агаад за тэгэхээр таны зөвхөн дарсан хэсэг дээр нь итгэвч нэсүг. За их биг авч агаад за юуны түрүүнд толгой за тэгээд чихээ түрдээ хаачи. За одоо control T гэж дарж агаад за хөлийн нэг дахиад жоохон дахиад дэшээ. За ингээ enter дарна. За одоо энийг control T гэж дарж агаад за энийг доор оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр арт маань за за нэг энэ авдал байсан санагдаж байна. За одоо энд илүү гарсан хэсэг байгаа. Энийг зүгээр шууд баллуур авч агаад ингээ устгachна. За одоо энэ гурав итгэжүүлж control T-гээ гарч жоохон баг зэрэг дээш болгоод өгчий. За нэлээ урт төлтөөр за тэгтээ зүгээр. За одоо толгоогоосаа за толгой. За тэгээд аашлаа. За толгой том байна. Тийм учраас хэмжээг нь багасгах хэрэгтэй. За модельийнхоо жоохон бусдын жоохон багасгах хэрэгтэй. Тэр нь жоохон баг зэрэг болгосон дээр баг. За тэгээд за толгоогоо одоо бариллаа. За яг хаах навцаа нэгдгээс харж агаад за нэг
За ингээ enter дарчи. За одоо үс нь бас арай л бага байна. За тийм учраас зүгээр шууд үсээ авч жагаад дахиад толгоогоо нэг хулчих. За энийг түрүүнийхээ аргаар за нэг энд нь бай гэж бодъё. Дахиад жоохон дэшээ. За enter. За энэ хэсгээ жоохон томруулъя. За харж байгаа. За тэгээд одоо энэ толгоогоо одоо alt авчид харж агаад энэ маск дээр дарна. За тэгээд брош авч агаад цагаан дээр нь тааруулж агаад хэмжээгээ жоох өсгөж өгөөд за энийг сонгоч. 3 дахь нь. За тэгээд үсээ хэсгийг гаргаж өгөөд аашна. Тэгэхээр зааваллаа. За одоо жоохон энэ үсний хэсэгт нь жоохон засвар хий. За тийм учраас толгой хэсэг рүү очиад зүгээр шууд боллоор авч агаад offset-ийг нь баг зэрэг багасгаж өгөөд жоохон засвар хэсэг хитгэ. За одоо доотлол хэсэг арай их байна. За ингээд засчаарай. За тэгээд одоо мэдээж одоо чихийн хэсэг үлдсэн байгаа. За тийм учраас чихээ гаргаж агаад за чихээ мэдээж хамгийн дээрээ гаргана. За тэгээд энийг эсрэг тал руу харуулж агаад багасгаж өгөөд за тэг баг зэрэг томруулах хэрэгтэй. За чихник финиш удаа жоохон баг зэрэг дэшээ. За одоо контрол T-гээ дарж агаад энэ дээр барьлах хэсгээ дарна. За тэгээд за нэг elf за та Canon дээр үзсэн байх. Нэг тийм elf гээд шидтэй хүмүүс за амьтад байдаг. Тэдний чихэн их хвчлийн урт нэг тийм шоох үзүртэй ч за нэг сонилээд. За тэгээд яг тэр шиг болохын тулд энийг хэрэглэх хэрэгтэй. За тэгээд enter. За одоо энэ дээр маск үүсгэх хэрэгтэй. Зүгээр шууд цагаан маск үүсгээд за тэгээд хар брош тэгээд багаар за тэгээд offset-ийг багасгаж өгөх хэрэгтэй. За тэгээд үс нь яг чихнийхээ урдуур орсон байгаа болох учраас та бүхэн зөв шууд за нэг энүүгээр нь за ингээ за энэ хэсгээр нь жоох оруулаад өгчээ. За боллоо. За одоо энийг групплэх хэрэгтэй. За зүгээр шууд за групплэх хэрэггүй зүгээр шууд convert to smart object руу хийгээд за тэгээд энийг за ferry за дагна. За одоо нэг групп үүсгэх хэрэгтэй. За ингээд байлах групп. За энэ дээр за өнгийн хэсэг. За тэгээ энэ дээр edit hue saturation. За тэгээд за master за дагны хувцас цэнхэр байгаа учраас цэнхэрлүү тааруулъя. За тэгээд энэ хэсгээрээ за цэнхэр хэсэг рүү явна гэж бодъё. Одоо ингээ харахаар зөвхөн хувцас өөрчлөгдөж байгаа та харж байгаа. За ингээ хувцаатаа хүссэн өнгөөр өөрчлөх боломжтой. За энэ нулаа өнгө ахт болох ба. За дагнаа жоохон доош оголгоё, үс нэрээ орчоод байна.
заавалж байна. За одоо дагныхаа өсний өнгөө өөрчлөх хэрэгтэй. Зүгээр шууд маск өгөөд өөрчилчээ. За дагнаа 2 удаа хулаад. За тэгээд за дахиад hue saturation оруулаад. За тэгээд hue saturation дээрээ масктай гарч байгаа. За тэгээд энэ дээрээ энийг colorize энийг control I гэж дараад хар өнгөтэй болох хэрэгтэй. За тэгээд brush авч агаад зөвхөн өсний өнгө хэсгээ оруулна гэсэн үг. За ааштай. Яосны энэ дээр цагаан дээр тий. За энэ brush-ийнхоо offset-ийг нь жоох ихсэх хэрэгтэй. За тийм учраас мартсан уучлаа. За тэгээд сайн харж агаад за мэдээж үс бүхэлдээ цэнхэр болно. За жоохон томруулах хэрэгтэй. За илүү дутуу баг зэрэг өссөн ч хүртэл бодох хэрэгтэй. За нүгээр За энэ хэсгийг орхичих гэж бодож байна. Энэ дээр ажиллахын тулд нэлээд бас цаг авч магадгүй. Тийм учраас за ингээ бодно гэдгийг та бүхэн ойлгосон байх. За гол хэсгүүдийн бүхэлд нь бодлаа. За ингээ бидний дагин бэлэн боллоо. За одоо баг зэрэг өнгийн жоох өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас channel mixer за тийм ч за энийхээ жоох арсны өнгийн жоохон тод өнгөнд нь зохицуулж өгөх хэрэгтэй. Зааваллаа. За одоо энийг бүхэлд нь групп уучлаа. За энийг бүхэлд нь групплээд за энийг ferry control A C за тэг control V гэж уучлаа дахиад буруу авчих шууллаа. Нэг шууд control shift E гэж бүрийхээ шууд гаргаад за control A C за V за тэгээд хэмжээг нь багасгаж өгөөд за нэг энд байна гэж бодъё. Тэгээд эсрэг зүг нь харуулад за тэгээд жижигхэхээр энэ өсний юу н харагдахгүй гарч байгаа. За тэгээд энэ жоох эвгүй харагдаад байвал та бүхэн зөв шууд арилгачиж болно. Энэ хэсгийн зөв шууд багсгаж хагаад offset-ийг нь хэсгэж хагаад өсний энэ таалагдахгүй байгаа хэсэг нь зөв шууд за ингээд шууд томруулж хагаад ингээд арилгачиж болно. За одоо энийг жоох яг нисэж байгаа юм шиг болох тийм үгүй зүгээр хажуулдуулж өгөөд за энд байна гэж бодъё. За тэгээд enter. За одоо бидний хийх зүйл болвол одоо далавчийг хийх хэрэгтэй. За тийм учраас нэг хоосон layer нээж агаад за brush авч агаад за энэ brush за энэ арай жижигээр нь за тэгээд цагаан дээр нь за нэг далавч нэг за нэг иймэрхүү за тийм нэг иймэрхүү вэ гэж бодъё. За тэгээд энэ дээр
brush руу орж жоод за нэг low brush гэж би тавхан brush-ын татчих хөр тавьсан байгаа. За би түрүүн шуусан байгаа. За нэг энэ хамгийн доор нь очих хэвээр. За энийг дахиад жоохон large том болох хэрэгтэй. За энд дэд. За тэгээд хэрэгсэн brush маань за юм эсэ гэж байна. За тэгээд энэ дээрээ ингээд за тэгээд control T-гээ дарж байгаа. За аашлаа. Сая би нэг шинэ layer нээж өгөх мартчих. За аашлаа. Тэгээд дахиад жоохон ихнээс нь эхлэв. За нэг юм за тэгээд хамгийн доор нь за шинэ layer нээж өгöd дахиад жоохон босгоо. За энийг за тэг control T-гээ дарж агаад за хэмжээг нь багасгаж өгөөд за энийг дахиад жоохон багасгачээ. За нэг энд байхад болох бах. За тэгээд edit за тэгээд puppet warp за тэгээд яг хаа нуглах вэ гэсэн хэсгээ тохируулж байгаа. За тэгээд сэгэлж байгаа. За тэгээд тэр хэсэг дээр авчиж байгаа. За нэг ингэж за нэг энийгээ жоохон за энэ хэсэг дээр дахиад нэг болоод өгчээ. За тэгээд enter. За тэгээд энийгээ дахиад нэг хуулна. За дахиад нэг хуулаад control T. За тэгээд доошоо гаргална. За нэг юм байх толгой. За тэгээд dot list-гээ хоёр дахь layer устгаад за ингээд 70 бэлэн боллоо. За тэгээд энийхээ голд нь бас нэг баг зэргийн нэмэлцүүл хийсэн дээр баг. Тэгээд учраас шинэ layer нээж агаад за энэ brush-аараа offset-ийг 100% болгочихъя. За нэг за жоохон тод байсан дээр гэж бодож байна. За тэгээд control alt-а дарж агаад mask дээр дарна. За тэгээд brush авч агаад энэ brush таруулаад тэгээд жоохон за тэгээд цагаан гэн дээр таруулж агаад за ийм байх болно. За тэгээд энийг apply layer mask. За тэгээд нэг хооронд зүгээр нийлүүлсэн дээр баг. За тэгтээ энэ дээр бас дахиад нэг жоохон нэмэлт хийгдэхээ. За ямар нэгэн далавч болгон дээр нэг юм за нэг юм зураас маягийн тийм нэг гоёмсох зүйл байдаг. За тэгээд тэрийг хийцгээе. За дахиад нэг шинэ layer нээж агаад за энэ болох баг. За тэгээд энүүгээр за ингэж яваад за тэгээд ингээд за ингээ ямар ч хийж болно. Та эсвэл шууд зүгээр гой цэцгэн брош хэрэглэж болно. За тэгээ энийгээ за нэг color ах ямар болж ирсэн мартсан. За нэг юм байсан гэж байна. За тэгээд жоохон багсгаж өгөө. За тэгээд энэ хэсгүүдэд нийлүүлэх хэрэгтэй. Энийг шууд групп руу оруулчих. За энийг манай далавч за тэгээд control T-ийг дарж агаад хэмжээг нь багасгаж өгөөд
жоохон нарийнхан болгох хичээл дээр баг. За. За нэг энд байх гэж бодъё. За тэгээд дахиад нэгийг хулаад контрол T-гээ дарж агаад эсрэг зүгэн авч агаад за нэг энд за энд байна гэж үү. За одоо мэдээж энийг өнгө оруулах хэрэгтэй. За бас 70-тай жоохон өнгө оруулах хэрэгтэй. Тийм учраас энийг шууд контрол E гэж зүгээр шууд бүтэн зураг болгож чагаад нэмж оруулчихъя. За glow. За мэдээ afterglow. За тэгээд цэцэн хэр өнгөтэй учраас нэг үснийх нь өнгөөр савцсан дээрх. За тэгээд offsetting жаад за энийг linear dot add гэдэг дээр нь дарвал илүү гоё тод болно. За тэгээд offsetting базарыг багасгаад өгчээ. За ийм багтуулна. За энэ layer-ыг copy-дж жагаад доор байрлах хэсэг руугаа paste-лээд өгч. За ингэхээр хоёулаа адилхан болж байгаа ч. Гэхдээ энэ цаа талын жоохон засвар хийх хэрэгтэй. За нэг адилхан болохгүй л За ингэ боллоо. За тэгээд одоо жоохон нэмэлт ийм удаа загас нисэж байгаа нэг тийм хэрэгтэй. За тийм учраас бүгдэнд нь нэг шинэлээр нээж агаад brush авч агаад за энийг сонгоч. За болж байна. Энд дээр хоёр дарвал илүү тод болно. За тэгээд жаад одоо энэ 70-40-ны хэсэг дээр нь жоохон 70-40 жоохон бодиттой болгож өгөх хэрэгтэй. За энд байхад болно. За тэгээд энд FX afterglow. За тэгээд цэнхэр өнгөтэй очиж цэнхэрлүүн жоохон төхүүлээ. За тэгээд offsetting багсгаж өгөөд нэр дооч add. За окей. За ингэхээр 70 чинь илүү бодиттой болж байгаа харж байгаа. За тэгээд дахиад нэг layer. За одоо үсэнд нь жоохон том байсан дээр ах энийг хажууд тишээ харуулад жоохон багсаж байна. Ингэсэн дээр. За тэгээд нэг color overlay. За тэгтээ юуны түрүүнд deadly хэсэг рүү гарч байгаа. За энэ peel offset гэдэг нь шууд багсгаж. За тэгээд шууд энэ satin гэдэг рүү гарч байгаа. За нэг жоохон нэг сүүдэр жоохон хэрэгтэй байна. За одоо overlay нэгэ жоохон усны өнгөтэйгоо жоохон зохицуулаад байлын дооч add. За дахиад жоохон тод зэрэг усны за ингэ боллоо. За одоо хөл хэсэгт нь хийцгээе. За тэгээд хөлийн хэсэг рүү энэ болно гэж бодож байна. Ctrl T. За ингээд яг таарч байгаа. За тэгээд жоон томсгоод за тэгээд warp авч жаад за тэгээд enter. За тэгээд afterglow дооч add. За offsetting жоон басгах. За энэ ягаан өнгөтэйсэн дээр гэж бодож байна. За ягаан өнгөтэй. За жоохон нэмж өгөөд
За. Одоо энэ дээд хэсэг рүү гарч байгаад ингээ зөв шууд багсгаж өгөөд overlay түрүүний ягаан өнгөтэй жоохон зохицуулж өгөөд доожаад за ингэхээр илүү гоё дотор талдаа цагаан тэгээд гадна талдаа гоё ягаан болж өгч харж байгаа. За offset-ийн баг зэрэг багсгаж. За тий окей. За болж байна. За одоо энэ дээр өшөө нэмэлт жоох өнгөнүүдийг нэмж гисэн байгаа чаа. Тэг учраас нэгэ дахиж хулаад за нэг шууд warp авч агаад за нэг энэ хэсгээр нь жоох том болгож өгөөд жоох холиод өгчээ. Тэгээд effect руу гарч агаад за нэг цэнхэр өнгөтэй учраас цэнхрийг нэмж өгөөд за тэгээ offset-ийг багасгаад өгчөд болно. Бүгднгийнх нь offset-ийг баг зэрэг. Тэгээд цэнхэр туйт болно. За. За одоо би бүхэл хэсгээр нэг явчих. За бүхэл хэсгээр нэг. За тийм шинэлээ нээж агаад. За энэ таарах баг. Тэгээд жоохон том. Control T дарж агаад warp за нэг энэ хэсгийн жоохон нарийсгаад за энийг сая буруу ичих шиг боллоо. За тэгээд сая буруу юм дарчлаа. За warp жоохон за тий окей. За тэгээд энэ өмнөхөө зүгээр шууд layer-ийн copy тэгээд шууд paste гэх юм болвол яг байснаар болно. За тэгээд боллоо. За болж байна. За энэ хэсэгт нь жоох илүү гарч. За энийг нь зөв шууд боллуурдж өгөөд нүүр хэсгийг нэргүй. За одоо энэ доод хэсэгт нь жоохон тоосонцор маягийн юм орж өгсөн харж байгаа. За тэгээд тэрийг нэцгээе. За юун дээр шинэ layer нэ. За тэгээд brush авч агаад за энэ brush за нэлээд багсган. За тэгээд энэ хажуудаар brush хэсэг рүү ороод за тэгээд hard dress тэгээд shape нэг just model мен за энэ жоохон багсгаач. За тэгээд scatter гин багт болохоо. За тэгээд both гэдгийг дараад за тэгээд offset-ийг баг зэрэг багсгаад өгчээ. За энэгээр за ингэж яваад за энэгээр оруулчээ. За одоо эхний хэсэг нь ийм байлаа гэж бод. За энэ дээр нь зөв шууд afterglow оруулж өгөнгүүт илүү гоё тод болно. За тэгээд юуны түрүүнд эхлээд за ягаан өнгөтэй гэж бодъё. За ягаан өнгө. За тэгээд доожаад за ягаан өнгөтэй дахиж нэг хуулаад энийг шүү control T-гээ дарж агаад warp-аараа байрын жоохон сольж өгөөд за тэгээд одоо afterglow хэсэг рүү орж агаад энийг нь синхэр өнгөтэй болгочих. За нэг offset-ийг нь арай их болчлоо. За боллоо.
За одоо баг зэргийн доод талд нь нэмэлт өнгөний хэсэг оруулж өгөхөд хангалттай. Учраас зүгээр л брош авч байгаа. За нэг soft light шлаарай. За ягаан өнгөн дээр гинүгээр явж байгаа. За тэгээд энд нь жоохон энэ хэсгийнхэн жоох offset-ийг нэлээд багасгаж өгөх хэрэгтэй. Зүгээр яг туяан тусч байгаа юм шиг болох хэрэгтэй. За тэгээд жоохон цэнхэр өнгө нэмээд өгчээ. Яг л цэнхэр өнгөс орсон учраас За ингээ боллоо. Та бүхэнд энэ хичээл таалагдсан гэдэг итгэлтэй байна. За тэгээд энэ дээр бас баг зэргийн зүйл сурсан итгэлтэй байна. Шинэ зөвлүүд, жишээ нь edit, энэ popper warp гэдгийг бас хэрэглэж болох юм байна гэдгийг сурсан баг. За тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.